Амрын гэрээ үзэгчтэй Батлан хамгаалах бодлого зориулт зэвсэг түвшний үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Батлан хамгаалах бодлого хууль тогтоомжийг сурталчлах, цэрэг эх орон чөлөөийг төлөвшүүлэх зорилго бүхий бидний бахархал төсөл Архангай аймагт хэрэгжиж байна. Энэ талаарх мэдээллээр эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Батлан хамгаалах бодлого хууль тогтоомжийг сурталчлах, эх оронч үндэсний үзэл, түүх соёл уламжлалаараа бахархах, цэрэг эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой бидний бахархал төсөл Архангай аймагт хэрэгжиж байна. Батлан хамгаалахын сайд сайхан баяраар ахлуулсан ажлын хэсэг 3 бүлэгт хуваагдсан өртөөчлсөн хэлбэрээр Архангай аймгийн бүх сумдад ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагааны үеэр салбарын удирдлагууд Батлан хамгаалах бодлого зэвсэг түвшний үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, Батлан хамгаалах салбарын доктор профессорууд аюулгүй байдал, эх оронч үзэл, Монгол хүн зэрэг сэдвээр сонирхолтой лекц уншин зэвсэг түвшний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн үзүүлэх тоглолтоо төлөвлөллөө. Олон арга хэмжээнүүд явагдлаа. Энэ арга хэмжээнүүд дотроос манай талбайд болсон шагсаалууд маш олонний талархлыг хүлээж их сүртэй сайхан болж олон ч хүмүүс сонирхож ирж сонирхсан явдалд туйлын их баяртай байна. Тоглолт болон бусад арга хэмжээнд үнэхээр их таалагдсан, сэтгэл нийцсэн. Тэгээд урлагийн тоглолт бидний бүгдээрээ үнэхээр гайхалтай, амар гоё болсон. Цэргийн эгч нарыг харахад бол амар гоё харагджилээ. Тэгээд би баг өөрөө цэргийн хүн болно гэж бодож исэн сая. Тэгээд эх орныхоо төлөө ингээд баттай зогсож чаддаг цэрэг хүн гэдэг ямар хариуцлагатай тийм мэрэгжил байдаг ингээд агч нарээсээ харсан. Тэгээд амар мундаг шүү. Цэргийн агч нартаа зориулаад эх орныхоо төлөө үргэлж баттай зогсдогт баярлалаа гэж хэлмээр байна. Би ер нь ирээдүйд баг цэрэг болно гэж бодсон. Тэгээд тэр гардан тулаанууд нь бол амар гоё санагдсан. Тэгээд хөгжим тэр буу зэвсгүүд бол үнэхээр лайк байсан. За энэ төслийн хүрээ төсөл маань болохоор одоо хамгийн гол ач холбогдол маань болохоор сум орон нутгийн иргэд хүүхэд залуучуудад одоо хуулийг сурталчилсан за эх орны сэтгэлгээг төлөвшүүлэхэд зорж ажиллаж байгаа одоо ач холбогдолтой байна. Төслийн арга хэмжээний үеэр Батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжийн штаб үндэсний Батлан хамгаалахын их сургуулиас танилцуулга хийсний зэрэгцээ Батлан хамгаалахын төв архивын лавлгаа мэдээллийн үйлчилгээ үзүүлсэн бол алдар спорт хороо 3-ыг харьцсан 3 сагсан бөмбөгийн тэмцээн цэргийн дөөжгийн эрдмийн чуулган уран бүтээлчид хэсэгчлэн тоглолтоо төлөвлөлөө. Мөн үеэр соён редакцаас бэлтгэсэн Батлан хамгаалах зэвсэг түвшин энхийг сахиулагчдын талаарх баримтат кино, контент, Монгол цэргийн музейн үзэсгэлэн зэвсэг түвшний 32 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүний жагсаалын болон гардан тулааны үзүүлэлт тоглолтыг иргэд хүүхэд залуучуудад сонирхоллоо. Төрөөс төмөр замын талаарх баримтлах бодлогын хүрээнд Зүүн Баян 5 толгой чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд зэвсэг түвшний цэргийн албаа агчид гар бие оролцож барьж байгуулсан билээ. Тус стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтад оролцсон цэргийн инженеруудын төлөөлөл бэлтгэл дэд турандаа ган толгыг нэвтрүүлгийн энэ хэсэгт онцолж байна. Намайг Английн ган тулга гэдэг. Би 1978 онд Увс аймгийн Цагаан архин сумын 8 жилийн дунд сургууль, 1980 онд Баруун Трүүмний 10 жилийн дунд сургуулийг төгсөж, 80 онд цэргийн дээд сургуульд элсгээр томилолт авч, зөвлөлт холбоот улсын Калининград хотын инженерийн цэргийн дээд сургуульд элсэж, 86 онд тэр сургуулийг инженер механик мэргэжлэр улаан дипломтой төгсөж байлаа. Зэвсэг түвшний ирээдүй өөдрөг байна. Улс эх орон одоо төр засгаас энэ салбарт шилжиж ажиллаач гэхэд бид бол чадахгүй гэх тийм зүйл алга болсон байна. - 2019 онд орчин цагийн зэвсэг түвшин шинэ мянганд улс орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцох үүрэг даалгавар авч тэр үүргээ амжилттай биелүүлж Зүүн Баян 5 толгой чиглэлийн
406.5 км төмөр замын доод бүтц буюу далан тэгээд ус өнгөрүүлэх гүүр хоолой шуудуунуудыг барьж байгуулах ажилд оролцсон. Ингээд 2020 оны 6 дугаар сар хүртэл сарын хугацаанд бол 400 км төмөр замыг 19-20 онд багтааж дуусгасан. Гэтэл 6 дугаар сарын сүүлээс 7 дугаар сараас эхлээд төмөр замын дээд бүтэц барих ажил үндсэндээ тулгарч. Яагаад гэвэл Улаанбаатар төмөр замын механикчсан дээд бүтэц барих бригад бүхэл бүтэн анги, тэр анги бол хүчин чадал тэр зундаа ажиллаад 400 гаруй км дээд бүтцийг барих тийм боломжгүй болсон. Ийм учраас зэвсэгчэнд энэ ажлыг гүйцэтгэх үүрэг оногдсон юм а. За ингээд цаашид бид нараар төмөр замын дээд үтц буюу төмөр замын цариг төмөр тавиулах энэ үүрэг өгөгдсөн байна. За энэ талаар бид бол техник хэрэгсэл, тоног төхөөрөмж багтаа байсан. Тэгээд энэ ган тулга бэлтгэлд турандаа ган тулга маань ер нь техникийн хүн энэ манай ангид бол бидэнтэй бол цуг ажиллаж байсан. Мэргэжлийн болсон хүчин зөвлөлт бод улсад бэлтгэгдсэн. Тийм учраас ган тулгаараа энэ төмөр замын дэд бүтц буюу цариг төмөрийн бетон тавих, энэх тоног төхөөрөмжийг хийх үүргийг миний зүгээс өгсөн. Ган тулга маань энийг бол одоо маш сайн биелүүлсэн. Ингээд би өөрөө төмөр замын баалаасны хайрах дэвсгэх төхөөрөмж, тэр бетон зуулж тавих төхөөрөмж, бусад тэрэгэнцрүүд, дугуйд кран энтрийг бүгдийн зураг төслийг гаргаад зөвтгчний тэг 11-р ангийг ангийн материалын баазыг тулгуурлаж үйлдвэрлэж ирсэн юм байна. Үндсэндээ тэгээд 20 оны 7 дугаар сарын 9-ээс 16-ны өдрийн хооронд тэр бүх ажлууд хийгдсэн. Надад бол зөвтгчний тэг 11-р ангийн хамт олон тэндээс бол дэд туранда ариун болд ерөнхий инженерийн удирдлаганд өргөсөн гагнуурчид, кранчид, зөвсөгчид бүхэл ажил тусалдсан бүтэн 7-8 хүнтэй баригад өгсөн. Эднийхээ хүчээр би өөрөө ямар материалаар хийх үү гэж ачиж авчирж янзалж яг л тэр наадмын үеэр бид өдөр шөнөгүй зүтгэж байж энэ бүх төхөөрөмжүүдийг бий болгож төмөр замдаар авч тавьж зөвтгчнийхээ өмнө тавигдсан үүргийг нэр төртөө биелүүлсэн юм а. Гэтэл одоо шинэ төхөөрөмж хийчихэд бас үнэхээр энэ маань яг одоо бидний хүссэн хэмжээнд үүргээ гүйцэтгэж чадах болов, ажиллаж чадах болов. Одоо баалаасны хайргыг 5 м өргөнтэй 40 см зузаантай тэгээд овон товонгүй дэвсэж чадах болов гэсэн ийм санаа зовнсон байдал надад одоо яг газар дээр нь төмөр замын хажууд зүгээр талбай дараа очиж хайрга яг дэвсэж үзэх хүртэл тийм бодолтой, төвшөрийн бодолтой явсан. Яг газар дээр нь очиад хийгээд үзсэн чинь үнэхээр сайхан болсон. Тэр үед зөвтгчний төмөр замын 77-ны 1-р ангийн зэрэгч хошууч генерал Дорд Сүрэн дээд бүтцийн ажлыг хариуцж хийлгэж байсан хурандаа анги цог энэ төр байж бид хэдүүлээ баярлалтаж байсан ийм төвхтэй маа. Зэвсэг түүчин маань зөвхөн төмөр замын доод бүтц барьдаг биш. Төмөр замын дээд бүтцийг барьдаг. Үндсэндээ бүхэлдэн төмөр зам хийж чаддаг ийм чадвартай болсон гэсэн үг. Баалаасны хайрга дэвсгэх төхөөрөмжийг гаднаас худалдаж авъя гэхдээ өөрөө тэр $70,000 үнэтэй. Тэгээд галийн татвар, тээврийн зардал энэ төрх юм бол үндсэндээ л бараг $100,000, 4 ширхэг авахд $400,000 болно. За тэрнийг одоо өнөөгийн ханшаар бодоод үзэхэд бол одоо бараг тэрбум гаруй төгрөг болчиход байгаа. Гэтэл бид тэр төхөөрөмжүүдийг үндсэндээ 4 ангийн нэг анги л 50 сая төгрөг зарж 6-7 төрлийн төхөөрөмжтэй болсон. Зөвхөн баалаасны хайрга дэвсгэх төхөөрөмжөөсөө гадна тэр төмөр замын байгууллагуудыг хийсэн төхөөрөмжүүдийг худалдаж авахд ширхэх нь бол 15-аас 30 сая төгрөгийн үнэтэй. Бид бол бараг 500 сая төгрөг зарж яаж тэр төхөөрөмжүүдийг
бүрэн гаднаас худалдаж авах хийсэн бэлэм авах хэрэгтэй байсан. Бид өөрсдөө хийснээрээ бол нэг 4 анги 200 сая төгрөг дотор багтааж бүтээж босгож авсан юм байна. Ингэснээрээ бас хэмнэлт гарсан гэж үздэг. Энийгээр ийм ажил оролцсоноор би бас их бахархаж явдаг. Энэ маань бас л залуу цагийн инженерийн зэргийн хэлтсэд ажиллаж тэр үеийн залуучуудыг удирдах зэвсэгтүүчин бол ерөөсөө бүтээн байгуулалтанд оролцож явах хэрэгтэй гэж бодож авдаг байсан. Миний мөрөөдөл биелснийг би харж зогссондоо бахархдаг юм аа. Зэвсэгтүүчин маань бүтээн байгуулалтанд оролцсноороо бол зөвхөн эх орноо хамгаалах гэж байлдааны бэлтгэл сургуульд хийдэггүй. Бид бол бүтээх ёстой, тэнд оролцох ёстой. Бид зэвсэгтүүчний хувцас өмссөн цэрэг байлдагч, офицер ахлагч гэхээр л энхийн ажиллагаанаас, энхийн талбараас хол байх ёсгүй хүмүүс биш юм аа. Эх орны төлөө нэвтрүүлэг Батлан хамгаалах салбар зэвсэг хүчинд өрнөсөн цаг үеийн мэдээллээр үргэлжилж байна. Зэвсэг түвшний агаарын цэргийн 2022-оос 2023 оны сургууль бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд агаарын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуулийг 3 үе шаттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургуулиар Хорой замын цэргийн командлын зенитийн пуужин тархитлэрийн хүч хэрэгсэл хамтран оролцсон юм а. Сургуулийн явцад шинээр зохион бүтээсэн үүрэн холбооны оператор ашиглан агаарын байг илрүүлэн дамжуулах програм хангамж, амиа золиослогч дорооны удирдлага алдуулан тэмцэл явуулах хэрэгслүүдийг туршиж, хилийн цэргийн отряд, застав, иргэний нисхийн ерөнхий газар, буян тухай олон улсын нисэх буудлын аюулгүй байдлыг хангах албатай харилцан ажиллагааг тодтогох зэрэг асуудлуудыг боловсруулсан нь онцлог байлаа. За энэ сургуулиар биднээс 2 томоохон зорилго төшүүлэх ажилласан. Нэгдүгээрт болохоор сүүлийн үед явж байгаа агаарын байлдааны ажиллагаа, агаарын тухайн хамгаалах цэргийн тактикийн арга туршлагуудыг цэргийн эрхт нэвтрүүлэх, за бие бүрэлдэхүүний бүтээл сэтгэхүйг хөгжүүлэхэд анхаарах, за мөн шинжлэх ухааны технологийн ололтыг цэргийн эрхт нэвтрүүлж дуршиж судлах гэсэн зорилтыг дэвшүүлж энэ хүрээндээ бас нэлээдгүй шинэлэг санаа, шинэлэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Тактикийн сургуульд бол за би дороо эсэргүүцэгч төхөөрөмжөөр оролцож байгаа. За энийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэх юм бол одоо орчин үед бол нисгчдийн хэрэгсэл бол ихсэж байгаа. За энийгээ дагаад одоо тактикийн хээрийн сургуульд дуршиж үзэх, за мөн хилийн зэргийн анги салбарууд одоо хилийн гадна байдаг. За нисгчдийн хэрэгсэл маш ихээр орж ирдэг. За энэ үүнийгээ дагаад одоо дорооныг одоо манай нууцын зэрэглэлээ авах гэх мэтчлээ одоо үйл ажиллагааг болдог. За энийг энэ дорон эсэргүүцэх төхөөрөмжийг хийснээрээ за дорооныг нь одоо эсэргүүц унгаах одоо аюулаас эрсдлээс одоо хамгаалах тийм үүрэгтэй байгаа. Зэвсэг түвшний агаарын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуулиар агаарын цэргийн бүх шатны командын байруудыг хамруулсан олон шатны дадлага явагдаж, үүсгэсэн цагийн байдлын дагуу агаарын давталгооноос хамгаалах бүлэглэлийг байгуулан хөдөлгөөн үлдэж, өнгөлн далдлах, хууран мэхлэх ажиллагаа зохион байгуулж, хээрийн байрлалд бодит агаарын цээлтэй тактикийн сургууль явуулсан юм а. Монгол улсын түүхэнд өөрийн нэрээ мөнхөлж алдраа дуурсгаж, гаргасан амжилт хийсэн бүтээсэн бүхнээрээ бахархал дүүрэн яваа хүний нэг бол үйлчилгээний гавьяат ажилтан чөлөөнд байгаа хурандаа Санжаа Дамбын сайн цог юм а. Зэвсэг түвшний барилга инженерийн цэргийн Ахмадын холбоо, Зэвсэг түвшний тэг 14-р ангийн штаб, түүний гэр бүл хамтран хурандаа сайн цогийн хөдөлмөр алдрыг тэмдэглэн өнгөрүүллээ. Хурандаа сайн цог нь зөвлөлт холбоот улсад цэргийн инженерийн академиг дүүргэж, Монголын ардын армийн инженерийн цэргийн орлогч дарга, бүгд найрамдах Монгол ард улсын сансрын анхны багийн гишүүн, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан эрхэм билээ. Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Зэвсэг түвшний тэг 14-р ангийн туганд хүндэтгэл үзүүлэн, цэргийн алба хаагчдын жагсаалын үзүүлэх тоглолт, тэквондогийн тамирчдын үзүүлэх тоглолт, инженерийн зэвсэг техникийн үзэсгэлэн дэлгэгдсэн юм а. Цэргийн албан барьж, инженерийн цэргийн
одоо эгнээнд орсон тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Одоо өдөл насаа хүртэл энэ л Монгол улсын төлөө зүтгэе гэж амьдралдаа нэг удаа тангараг өргөсөн. Тэр тангарагта үнэнч явсаар өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд миний хийж амьдрсан ажлууд бол зөндөө байгаа. Инженерийн цэрэгтэй, Батлан хамгаалалт тусах нийгэмлэгтэй, Монголын үндэсний олимпиараа, биеийн түн спорт, улсын хороо гэдэг энэ бүхэнд одоо зүтгэж иргэний эсгэд басаа зүтгэж явсан. Энэ бүхэн маань одоо миний амьдралын одоо гол үзүүлэлтүүд юм да. Амьдралын маань үндсэн гол юм бол олонтойгоо явж, олныхоо дунд тэднийхээ амьдралаар амьдарч, улсын хорон Батлан хамгаалах үйлсэд шаардлагатай байгаа тэр л бүхэл үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж өнөөдрийг хүрсэн. Би бол сайн цог даргынхаа нэг бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл би байлдагч байсан. Тэгээд сайн цог дарга хилцээ орлогч дарга, инженерийн цэргийн орлогч дарга надад хичээл зааж ирсэн. Би тэгээд хамгийн анхныхаа армийнхаа офицерын А усыг заалбуулж баг төсөлтөөр 1981 онд офицер болж ирсэн юм аа. За ер нь энэ дээр дашрамд хэлэхэд бол зөвсгөгчин 1979-80 онд өргөтгөн зохион байгуулагдсан үеийн ахмадуудынхаа яаж өргөцсөн зохион байгуулагч, яаж өдөөгийн энэ их техникүүд яаж одоо ашиглалтанд шилжүүлж, яаж хүлээж авчирсныг энэ бууралд маань ярих хэрэгтэй байгаа юм. Тэгээд цаашид өөрсдийнхөө одоо үйл ажиллагаанд тосоод явах хэрэгтэй байгаамаа. Энэ Монголын ардын армийн гээд байж байгаа үед бол хоёр том ихсүүдийж явсан. Тэрний хоёр дахь нь буюу 1982 оны энэ өмнө чиглэлд явсан 5 замын чиглэлийг тодтогсон тэр их том нүсэр ажлыг удирдах явсан. Тэгэхэд би одоо Зүүн Баянгаас Зүүн талын чиглэлд орж явсан. Энэ ажлыг гэх чинь л одоо бүхэл бүтэн эрдэм шинжилгээний тийм том цогц ажлыг хийсэн. Эндээс бол одооний хэмжүүрээр бол 10-аад шинжлэх ухааны доктор гарах тийм болцоотой ажлыг хийсэн. Чөлөөнд байгаа хурандаа сайн цогийн хийж бүтээсэн ажил хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлэн Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, цэргийн гавьяаны улаан төгийн одон, алтан гац одон, цэргийн хүндэт медаль зэрэг одон медалаар тус шагнаж байжээ. Орон нутгийн хамгаалтын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Бахангаа дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб, Батлан хамгаалах удирдлагын актем хамтран орон нутгийн хамгаалтын томилгоот нэгжийг удирдлагаар хангах, үүссэн цагийн байдалд нийцүүлэн шийдвэр гаргах, дадлах чадвар эзэмшүүлэх зорилгоор Бахангаа дүүргийн орон нутгийн хамгаалтын томилгоот нэгжийн удирдах бүрэлдэхүүн болон бусад албан тушаалтнуудад нэг өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтаар дээрх албан тушаалтнуудын 50 цагийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, албан тушаалтны үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгджээ. Орон нутгийн хамгаалтын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдвол энэ сургалт бол бусад одоо томилгоот нэгжүүдийн удирдлага түүний бусад албан тушаалтнууд нь одоо дадлагжих мэдлэгээ одоо дээшлүүлэх бүрэн боломжтой сургалт болж байна. Бахангаа дүүрэг маань өөрөө бол их онцлогтой дүүрэг. За хуучин бол одоо Оросын цэргийн аймаг байрлаж ирсэн. Тийм учраас одоо онц чухал объектууд бол ихтэй. За зам харилцаа болоод дэд үтс бол сайн өгдсөн. Одоо улсын бусад чиглэлийн одоо хэлхийн автсан дагуу бол байрладаг. За арчим хүч болоод дэд үтсийн хувьд бол одоо нэлээд бэгдсэн ийм дүүргээ. За тэгээд энэ сургалтаар бол бид бүхэн одоо өөрсдийн одоо орон нутгийн онцлог тохируулсан энэ орон нутгийн хамгаалтын төлөвлөгөөг одоо боловсруулж, за нийслэлийн цэргийн штаб болон Батлан яам одоо жимжийн штаб ингэж одоо танилцуулж, эндээс одоо чиглэлж бид нар төлөвлөгөөгөө гаргаж батлуулаад ингээд ажиллаж байгаа. За цаашдаа энэ бүтэл төлөвлөгөөг одоо дааж мөрдөж одоо нэг хэрэгжилтийн байдлыг одоо ирээд ойлгуулах, за энэ аж ахуйн нэгж байгууллагын үүрэг оролцоог бас сурч таниулах ажлыг бол нэлээд зохион байгуулна гэсэн энэ төлөвлөгөөтэй байгаа. Сургалт онол дадлах хэлбэрээр зохион байгуулагдсан юм а. Сургалтад хамрагдсан бие бүрэлдэхүүн, орон нутгийн хамгаалтын тухай хууль, эмнэлгийн анхан шатны тусламж, амьд гарах арга ухаан, буудлагын үеийн аюулгүй арга хэмжээ зэрэг сургалтад хамрагдаж мэдлэгээ баттгсан юм а.
Би Монголын соёл урлагт цэргийн дуугаар анхлан хөл тавьсан хугацаагүй цэргийн албаагч. Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, авиат жүжигчин, Баартуугийн цанга. Юу вэ? Их орон гэдэг нь хязгааргүй одоо яриуд одоо хязгааргүй дээ хүн бүхэн янз бүрээр сэтгэж боддог байх л да. За би бол энэ хүүхэд наснаас би ирнэ их орондоо Монгол их орондоо төрсөн хүн. Миний хүй цогцсон газар бол их орон, Монгол их орон. Тийм учраас хүн сэтгэлдээ Монгол их орныхоо одоо өнцөг болон бүхэнд л одоо Монгол орны маань газар шороо гიშгэж байгаа газар шороо чулуу маань миний их орны өмч, миний ардмын өмч гэсэн тийм сэтгэлийг өөрлөж их орныхаа төлөө одоо бүхэл үйлс ажил төрлөө зориулдаг. Өөрийнхөө дуулж байгаа уран бүтээлээ зориулдаг. Гэр орныхаа ажил тусаж байлаач гэсэн би их орныхаа төлөө би үр хөвгтөө өсгөж хүмүүжүүлж байгаа гэдэг тийм ухагтун сэтгэл миний сэтгэлд хүн шингэсэн байдаг. Монгол их орны тусгаар тогтнол, эрх чөлөө, газар шорооныхоо бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж ирсэн үе үеийн баатарлаг дайчдын үйл хэргийн замналыг энхийн цагт хөгжил цэцэглэлт, оюун ухаанд тархлаагаар заатхан өртөөчлөн авч явах үүрэг эргэн та бидэнд бий. Бид өөрсдийн тусгаар тогтнол, бие даасан байдал, үндэсний эрх чөлөөгөө ямагт хамгаалах болон аршил юмжаагийн зэдэн бол. Хүн ирнэ их оронгүйгээр амьдрна гэж үдэ. Их оронгүйгээр хүн төрнө гэж угаасаа байхгүй. Хүн бүхэн их оронтой. Төний дундаас бидний төрсэн зах хязгаар 1500 хавтгай дөрвөжин нутаг дэвсгэртэй мөнгө цас уулсаар хүрээлэгдсэн их өргөн уудам гой утаа нацаг доржийн миний нутаг гэдэг чүлгэл бүхэл бүтэн тэр зургалыг л өнөөдөр бид нэр сэтгэлдээ тээж явах тийм үүрэг хариуцлагатай, тийм ухамсартай, тийм авхаад самбааг сэтгэлдээ агуулсан хүмүүсүүд л бид монголчууд байх ёстой л гэж боддог. Эртний өвгдийн сургаалд бие засаад гэрээ засаад төрөө цас гэдэгчлэн их орондоо хайртай гих хүн бүр өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлж улс орондоо ихийг хийж бүтээх шаардлагатай. Үүний төлөө л бол их орныхоо төлөө цэргийн албаан гэдэг Монгол энэ хүн бүхэнд оногдсгоод алтан боломж. Энийг нэр төртөө сайхан хааж цэргийнхэн их орныхоо одоо хайрлан хамгаалж ямар ч үед их орны төлөө бэлэн байдаг дээр манай залуу үеийнхэн, манай ахмад үеийнхэн туулж өнгөрөөсөн амьдралаараа батлаж харуулсан байдаг. 1939-1945 оны их орны дайнд цэрэг ирсүүд амргийн дуугаан дуулж харийн нутагт төрөмгийлэгчдийн эсрэг тулдаанд зөвлөлтийн улаан аримтай мөр зэрэгсэж явж байсан тийм түүхэн уламжид бидэнд бий. Эрхэмлэж яваараа хэмээн машид итгэн
эрх чөлөө тусгаар тогтнолыг та нарт үлдээв. Маршал Горлогийн чой болсон. Би энэ зориуд одоо тэмдэглэж хэлэхэд цэргийн сайхан дуу олон сайхан дуу зохиосон Лаванид орж байгаа гэдэг агуу хүн байсан. Тэр хүн бол цэрэг ирсийн дуулсан олон сайхан дуугаараа Монголын цэрэг ирсийн Монголын цэргийн дууны урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан тийм дуу. 1940-од оны үед 45 эх орны дайны үед 1939 оны үед халахын голын байлдаанд таад орж байгаа цэнхэр дурдам ачуурыг дуулаагүй эр хүн дуулаагүй эмэгтэй үдсэн ар гэрийнх нь байгаагүй хүн бүхэн энэ дууг дуулж эх орныхаа төлөө хүчээ нэгтгэж байсан тэр сайхан цагийг эргэн бид нар цаг ямагт дурсаж байд юм да. Инхийг сахиулагч цэнхэр дуулгатнууд маань онгон зэрлэг байгальтай таван хушуу мал нь тал дүүрэн бэлчсэн өргөн удам тансаг эх орныхон үндсэн үнэлэмжийг магадгүй ажиллагааны газар орон дээр улам ихээр мэдэрдэг биз. Би Монголын соёл урлагт цэргийн дуугаар анхлан хөл тавьсан хугацаагүй цэргийн албаагч. Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, гавьяат жүжигчин, Баартуугийн цангар. Ирээдүйд цэргийн одоо болон ирээдүйд цэргийн албаа хаах манай залуу үеийнхэн эх орондоо өргөсөн тангарагтай үнэнч байж эх орныхаа иргэн болсон Монгол эх орныхаа иргэн болсон улс эх орныхаа иргэн болсон хязгааргүй баярлаж үнэн чударгаар цэргийн албаа онц сайн хааж байх эрхэм үүрэг та бүхэнд оногдсонгийг цаг ямагт сэтгэлдээ тээж яваарай гэж эрхэм дүүнэгтэй захий да. Эх орон хүн бүхний сэтгэлд ийхүү оршиж, хайрлаж, хүндлэж буйн үг үйлдэлээр илэрхийлэгдэх учиртай. Иймээс иргэн бүр ухамсарт амьдралдаа энийг хувь заяан төрснөөрөө бахархан ажиллаж амьдарч нэгэн насны амьдрал ус нийт Монголынхон төлөө хичээнгүйлэх шаардлагатайг энд онцлие. Бие хүнээс бид бүхнээс эх орон эхлэнэм. Үндэ эх орноос илүү үнцэнтэй юм гэж юу байх вүлээ? Хайраг чулуунд хүртэл торгон элс шиг санагддаг эх орон минь та энхчингийн наран дор мөнхчин мандах болтугай. Халуу жанжин Жамингийн лав өсвөрм. Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байсан эрхэм үзэгч та бүгддээ баярлалаа. Эх 7 хоногийн дугаараар эргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.